Монгол улсаас Азийн хөрөнгө оруулагчдад MBS буюу ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргах боломж одоогоор хязгаарлагдмал байна. Гол шалтгаан нь үнэт цаасчлуулалтын бүтэц, офшор хөрөнгө оруулагчдын эрх. Эрсдэл үүссэн тохиолдолд нэхэмжлэг хэрхэн гаргах механизм бүрэн ойлгомжтой болоогүй холбоотой. Тиймээс одоогоор зөвхөн MBS гэлтгүй, ерөнхийдөө үнэт цаасчлуулсан болон барьцаа баталгаатай санхүүжилтийн хэрэгслүүд Азийн хөрөнгө оруулагчдын хувьд төдийлөн сонирхол татахгүй байна. Гэхдээ МИГ 2019 оноос хойш $10 зах зээлээс санхүүжилт татаж ирсэн тул хөрөнгө оруулагчид Монголын ипотекийн зах зээлийн эрсдлийн талаар тодорхой ойлголттой болсон. Хөрөнгө оруулагчдын харж үндсэн эрсдэл нь банк санхүүгийн системийн эрсдэл юм. Учир нь эдгээр ипотекийн зээл буцаа нэхэмжлэх эрхтэй бүтцтэй. Өөрөөр хэлбэл хэрвээ МИГ бондын төлбөрөө төлж чадахгүй бол анх ипотекийн зээлийг олгосон банк буюу санхүүгийн байгууллагуудад буцаа хандах боломжтой гэсэн үг. Энэ утгаараа Азийн хөрөнгө оруулагчид Монголын ипотекийн зах зээлийн эрсдлийг тодорхой хэмжээнд ойлгодог болсон. Харин цаашид Монголд хууль хэрэгжилт, нэхэмжлэл гаргах процесс хэрхэн ажилдгийг илүү сайн ойлгох нь цаг хугацааны асуудал юм. Сайн баталгаатай хөрөнгийн сантай бондын зах зээлийг зөв хөгжүүлэхийн тулд төрийн байгууллагууд болон зах зээлийн оролцогчдын нягт хамтын ажиллагаа хамгийн чухал. Нэгдүгээрт хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хамгаалах бат бөх эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт зах зээлийг зөв чиглүүлж, орон сууцны санхүүжилтийн доктортой байдлыг хангах чадвартай хяналт, зохицуулалтын тогтолцоо хэрэгтэй. Мөн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн баталгаад хөрөнгийн сантай бондын стандарт нэвтрүүлэх нь чухал ач холбогдолтой. Гол сорилт нь төр, зохицуулагч байгууллага, зах зээлийн оролцогчдын уялдааг хангахаас гадна тухайн эрх зүйн орчин найдвартай, доктортой гэдгийг олон улсын хөрөнгө оруулагчдад итгүүлэх явдал юм. Бид ИСМА-тай хамтран баталгаад хөрөнгийн сантай бондод зориулсан олон улсын жишигт нийцсэн чанарын стандарт бий болгох замаар эдгээр сорилтыг шийдвэрлэхийг зорж байна. Дахин санхүүжилтийн байгууллагуудад тулгардаг хамгийн том асуудал бол их усүр, урт хугацаатай, тогтмол хүүтэй. Хөнгөлөлттэй санхүүжилт байхгүй бол ийм байгууллага үргэлж хүндрэлтэй тулгарна. Ялангуяа хөгжиж буй зах зээлд энэ асуудал илүү төвөгтэй. Учир нь олон улсын донор байгууллагууд зээл олгохдоо олон шаардлага тавьдаг. Жишээ нь Пакистанд 2018 онд бид Дэлхийн банкнаас 17 тэрбум Пакистан рупигийн маш бага хүүтэй санхүүжилт авсан. Үүнийг 5 дахин хөшүүрэг болгож зах зээлээ дэмжсэн. Тиймээс дахин санхүүжилтийн байгууллагад хамгийн чухал зүйл бол бага өртөгтэй хөрвөх их усүр юм. Орон сууцны зээл бол доктортой байдал шаарддаг бүтээгдэхүүн. Учир нь иргэд зээлээ өөрийн орлогоос төлдөг. Хэрвээ хүү богино хугацаанд огцсон эсвэл ипотекийн зээлийн хүүг дагаад нэмэх боломжгүй, ингэвэл зээл төлөгдөхгүй байх эрсдэлтэй. Иймээс урт хугацаат их усүр татаж, түүнийгээ банкнуудад урт хугацааны зээл хэлбэрээр олгох нь чухал юм. Ингэснээр банкнууд зээлийн хүүг өөрсдийн өндөр маржинд ус, тухайн их усүрийн өртөд тулгуурлан тогтооно. Жишээ нь тухайн улсын бодлогын хүү 10% байлаа гэхэд 5% хөнгөлөлттэй их усүр авч, дээр нь 2-3% маржин нэмээд хэрэглэгчдэд 8-10 жилийн хугацаанд 7-8% тогтмол хүүтэй зээл олгох боломж бүрдэнэ. Ингэснээр зах зээлийн хүү 10, 12, 14% болж өөрчлөгдсөн ч ипотекийн зээл доктортой хэвээр үлдэж, макро эдийн засгийн савлгааг тодорхой хэмжээнд бууруулна. Японд инфляц эрчимжиж байгаа тул Японы төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлж байна. Хэрв иргэд хувьсах хүүтэй ипотекийн зээл авсан бол бодлогын хүү өсгийн хэрээр ипотекийн зээлийн хүн мөн нэмэгдэнэ. Харин тогтмол хүүтэй ипотекийн зээл авсан тохиолдолд бодлогын хүү болон зах зээлийн хувьсах хүү өссөн ч зээлийн хүү өөрчлөгдөхгүй хэвээрүүлнэ. Ингэснээр зээлдэгч ирээдүйд төлөх төлбөрийн хэмжээгээ урьдчилан тооцоолж, санхүүгийн доктортой байдлаа хангах боломжтой. Сүүлийн жилүүдэд Филиппиний ипотекийн санхүүжилтийн зах зээлд банкны салбарын хөрвөх чадвар өндөр түвшинд хадгалагдаж ирсэн. Зах зээлд их усүр хангалттай үед Филиппин дахь 2 дахь ипотекийн байгууллагуудын хувьд зээл худалдаа авч, түүнийгээ бонд гаргах замаар санхүүжүүлэх хэрэгцээ харьцангуй бага болдог. Гэсэн хэдий ч үндэсний орон сууцны ипотекийн санхүүжилтийн корпорац эдгээр сорилтыг даван туулж, зах зээлд бонд гарган, иргэдийг орон сууцны зээлд хамруулахад дэмжлэг үзүүлж чадсан. Үүний тулд орон сууц хөгжүүлэгчид болон ипотекийн зээл олгогч байгууллагуудад их усүр нийлүүлэх өөр стратеги хэрэгжүүлсэн. Одоо бид бусад санхүүгийн байгууллагуудаас ипотекийн зээлийг багцаар нь худалдаа авах боломжийг эрэлхийлэхийн зэрэгцээ ногоон бонд гаргах чиглэлд шилжиж байна.